Эрэгтэй хүн чинь бас нэг зүйлийг бас ухаж боддгүй юм шиг санагддаг. Яагаад санагдцгаа би нэг ухаантайдаа биш л те нэг ахын түн надад ийм шүү гэдэг учир жанцгийн надад хэлэнгүүд нэрэ тийм гэдэг надад бодол төрсөн баг. Юу гэхээр ээжийнхаа мөвнөөс гараад эхнэрийнхээ үрлүүл орж байгаа хүмүүс аахгүй бид нар нялхаасаа нялх руу шилжиж байгаа. Тэгэхээр эр хүн тэгш явах чинь эхнэр хүн ямар байгаас бол шалтгаалдаг үнэн. Хоёр эхнэр хүний хатан ухаан гэж тэнд их гардаг юм шиг, илэрдэг юм шиг. Тэр ойлголт тэндээс төрсөн юм шиг надад санагдаад байна. Тийм шүү дээ. Ерөнхийдөө одоо би ихэд одоо ээжтэйгээ 18 жил амьдэрсэн байж тээ. Тэгээд зэрэгт өвсөн. Тэгээд зэрэгт явж ирээл тэгээд тэр үедээ тэгээд би чи 20 настай эхнэртэйгээ танилцаад одоо өнөөдрийг хүртэл 43 жил хамт амьдэрсэн байна. Тэр үед миний эхнэр ямар сайхан бүсгүй байсан гэж бодно. Тэр нүү төмсөг өнгө зүс гар хуруу гэдэг ингээ хүн чинь одоо тэгэл хамаг л юм харж ижил хүн чинь хайрлан дурлаа шүү дээ тийм ээ. Тийм сайхан бүсгүйтэй би чинь 43 жил болсны дараа би чинь 60 хүрээд л бодож ирсэн юм. Одоо миний эхнэр чинь өтлөштэй хөөрх юм байна. Нүүрэнд натраасуу нүдэнд натраасуу тэр сайхан нүд байхгүй болж байна. Гар хуруу ингээл хатраа ингээл эхэлж байгаа байхгүй. Тэгтэн дэрэл хүн чинь бөөр өрөвдөж эхэлдэг байхгүй. Тэгээ өрөвддөг хайр гэдэг юм байна. Анхус сайхан бүсгүй дуруулсан сайхан хараа дуруулж исэн гоё юм байна л да тийм ээ. Одоо сүүлд нь болох тань нэг шиг өрөвдөөд хайрлаад бөөр хайр ингээд хүрээд байдаг. Одоо өр хүүхдээсээ хүртэл харамлна. Хүүхдүүд өмнө ижийнхээ үнээс дээр хаяаны ганц хоёр үг зөрөгтэй дэр дандаа хамгаалж хайрлж юм. Ижийнхээ төлөө та нар юу вэ? Ижийг нь хамгаалж хайрлж юм. Тэгээ оюулах нь одоо тэгэл хүнд ажиллуулаад хүүхдээ заримдаа ажиллуулаад тэгэл явна шүү дээ бид. Тийм учраас хүний хань гэдэг бол гайхамшигтай л дээ. Олон жил ханьсан хань гэдэг бол гайхамшигтай. Сүүлийн үед одоо тэгэл залуу ихнэр авлаа тийм юм л гэдэг юуг нь хараа тэгдэм байгаа юм. Залуу сайхан байсан үеийг хараад ингээд аваад ханилаа суудсан мөртлөө сүүл юуг нь голоод байдгийг. Хүн ерөөс ингээд олон жил амьдраад ирэхдээ зэрэг биевнийхээ үг амайг бол даагаад эхэлнэ гэдэг чинь тийм үг хэлээгүүл ингээд даагаад эхэлждэг үсээ тэрэнд үл хизээж хүн гомддоггүй хизээж хүн муу сандгүй үг хэлэнд үл яагаад хэний төлөө хэлдэг биевнийхээ төлөө л хэлдэг. Эхнэр миний төлөө л хэлж байгаа. Миний болохгүй юм л хэлж байгаа. Би эхнэрийн болохгүй юм л хэлнэ. Тийм учраас үгний алдаа тийм юмас болно гэж бид нар бол байхгүй. Тэгээ юунаас удаа салт одоо тэр нэг өнгө зүс нь өөрчлөгдөөд жаахан өтлөөд нас насны яваад ирэхдээ тэгэл голддог юм шиг гон сүүлийн үеүсүүдийг би тэгж боддتي. Бид миний хувьд бол тийм байхгүй. Бид нар бол сайхан залуу насндаа ямар гоё байсан хэний жидлэг юм штий. Бийцэн өтөлдсөн атарсан ижилхэн л өвгөн. Тэгээд энэ бүгдийг би өтөрсөн биевнийг ингээд хайраараа хүндлээд хараад тэр маань энэ атарсан энэ одоо ингээд ядарсан байх шүү гэдгийг мэдэрдэг байхгүй. Мэдрээд одоо биевнийг өрөвдөж хайрлж эхэлж штэ. Ингэж ээж л хүн амьдрна. Ингэж ээж л урт наслана. Ингэж ээж л жаргалтай амьдрна. Ингэж ээж бидний үр хүүхдүүд удам маань сайхан юм штэ.